Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу хүмүүсийг Бурхан төгс болгодог. Өөртөө нь хамтран ажиллахыг хичээдэг, түүний ажлыг дуулууртай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг. Тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг эдэж уудаггүй, түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гих хайргүй хүмүүс юм. Махбод дахь Бурханд эргэлзэж, түүний талаар тодорхой мэдэхгүй хэвээр үлдэж, үгийг хизээж нухацтайгаар авч үзэлгүй, түүнийг үргэлж мэхлэх замаар Бурханыг эсэргүүцдэг сатааны хүмүүс бий. Ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй. Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой. Учир нь тэр өөрт нь таалагддаг, өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл түүний ажлыг дуулууртай дагдаг зүрх сэтгэлтэй байж, үннийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго нь зөв үү? Хэрв санаа зорилго нь зөв бол Бурхан чамайг сайшаана. Хэрв санаа зорилго нь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бий, сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч, ариун сүнс чамтай хамт байдаг бөгөөд надад болон Бурханы сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы сүнс байхгүй байсан бол чи түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы сүнснээс эмээдэг. Бурханы сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд, энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг. Тиймээс чи түүний сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдэлээ Бурханы өмнө авчирхаас хэтэрхий их айдаг. Чи түүний махбодыг мэхэлж магадгүй ч түүний сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардгүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй. Үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ үүргээ гүйцэтгэж, ажил хэрэгээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд
Санаа зориг чинь зөв. Бурхны гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь тэр хүлээн зөвшөөрнө. Чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурхныг гэсэн хайр байдаг. Бурхны халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол хэрв эдгээр зүйл санаа зоригч нь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж Бурханд залбиран худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно. Хэрв чи зүрх сэтгэлдээ Бурхныг үнэхээр хайрладаг бол Тэнгэр газарт болон бүх зүйлийн дунд байдаг Бурхан танд бие амлая. Таны сүнс миний хийдэг бүхнийг шалгаж, намайг цаг үргэлж хамгаалж халамжлан хийдэг бүх зүйлээ таны өмнө байлгах боломж олгох болтугай. Миний зүрх сэтгэл таныг хайрлахаа болвол эсвэл хизээ нэгэн цагт танаас урвал намайг хатуу чангаар гисгээж хараа. Энэ амьдралд ч дараагийн амьдралд ч намайг бүү өршөө хэмээн Бурханд тангаргал. Чи ийм тангараг өгч зүрхлэх үү? Хэрв чи ингэж зүрхлэхгүй бол хулчгар бөгөөд өөрийгөө хайрласаар байгааг чинь энэ нь харуулдаг. Чамд ингэх шийдвэр байна уу? Хэрв үнэхээр ингэж шийдсэн бол ийм тангараг өгөх хэрэгтэй. Хэрв чамд ингэж тангаргалах шийдвэр байгаа бол Бурхан шийдвэрийг чинь биелүүлнэ. Чамайг Бурханд тангараг өгөхөд тэр сонсдог. Чиний залбирал хэрэгжүүлэлтийг хэмжснээр Бурхан нүгэлтэй юу? Эсвэл зөв шударгуу гэдгийг чинь тодорхойлдог. Энэ нь одоо та нарыг төгс болгох үйл явц бөгөөд хэрв чамд төгс болгуулах итгэл үнэхээр байвал хийдэг бүхнээ Бурхны өмнө авчирч түүний шинжилтийг хүлээж авах болно. Хэрв чи хэтэрхий тэрслүү зүйл хийх юм уу? Бурхнаас урвбал тэр тангаргийг чинь биелүүлнэ. Ингэснээр мөхөлж бай, гисгэлтч бай. Чамд юу ч тохиолдсон хамаагүй. Энэ нь өөрийн чинь хийсэн хэрэг юм. Чи тангараг өгсөн тул үүнийг мөрдөх ёстой. Хэрв чи тангараг өгдөг боловч мөрддөггүй бол мөхөх болно. Чинийх тангараг байсан болохоор Бурхан тангаргийг чинь биелүүлнэ. Зарим хүн залбирсныхаа дараа айж бүх зүйл өнгөрлөө. Миний самуун амьдрах боломж үгүй боллоо. Хорон муу зүйл хийх боломж үгүй боллоо. Орчлон хорвоогийн хүсэлд ташуурах боломж үгүй боллоо хэмээн халгалдаг. Энэ хүмүүс хорвоогийн юмс болон нүглийг хайрласаар байдаг бөгөөд мөнхөх нь гарцаагүй. Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ түүний өмнө авчирч шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурхны сүнсний өмнө авчирч болох боловч Бурхны мах бодийн өмнө авчирч болохгүй бол чи түүний сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурхны сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж юу? Эхэнх нь тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн
Бурхны сүнс бол зөвхөн өөрийнх нь. Харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ёрдөөлнийг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан босоо? Энэ хүн хэний өмнөөс ажилдаг вэ? Бие махбодтой болсон Бурхныг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурхны сүнс түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурхны сүнс махбодод биелэлээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурхны сүнс ээлдэг хандна гэж юу? Чи бодилсан босоо? Өнөөдөр Бурхны шинжхийг хүлээн авч чаддаггүй бүхэн түүний саашаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурхныг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурхны өмнө авчирч болох эсхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурхны өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зориг, хариу үйлдэл бүргээд хийж буй бүхнээ Бурхны өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал Бурхантай ойр дотн байдал, Бурхны үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэлдэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурхны өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь туслана. Бурхны шинжхийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусгах явц юм. Бурхны шинжхийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурхны хүсэлд улам их нийцснээрээ самуун явдалд татагдахгүй. Зүрх сэтгэл чинь түүний өмнө амьдрна. Түүний шинжилхийг хүлээн зөвшөөрөх тусам сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурхны шинжилхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай. Ах эгч нартайгаа ярилцахтаа хүртэл үйлдэлээ Бурхны өмнө авчирч түүнээр шинжүүлэхийг хичээж Бурхныг өөрийг нь дуулууртай дагахаар зорж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурхны өмнө авчирч Бурхны шинжхийг хүлээн зөвшөөрөх юм бол Бурхны өмнө амьдардаг нэгэн болж чадна. Бурхны талаар ойлгодгүй хүмүүс Бурхныг хизээж бүрэн дуулууртай дагаж чадахгүй. Ийм хүмүүс бол дуулуургүй байдлын хөвгүүд юм. Тэд хэтэрхий их санаатай. Дотроо хэтэрхий их тэрслүү учраас Бурхнаас холдож түүний шинжилтийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байдаг. Ийм хүмүүсийг төгс болгоход амаргүй. Зарим хүн Бурхны үгийг эдэж уух болон хүлээн зөвшөөрөхдөө голж шилдэг. Тэд Бурхны үгээс өөрсдийнх нь үзэлд нийцдэг тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөөд нийцэхгүйг нь үл хэрэгсдэг. Энэ чинь Бурхны эсрэг хамгийн илэрхий тэрслэлт эсэргүүцэл биш гэж юу? Хүн Бурхны талаар өчүүхэн ч ойлголт олж авалгүйгээр олон жил итгэж байгаа бол үл итгэгч юм. Бурхны шинжхийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа хүмүүс бол түүнийг ойлгохоор эрэлхийлдэг. Түүний үгийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг хүмүүс юм. Тэд Бурхны өв болон ёроолыг хүлээн авах хүмүүс бөгөөд хамгийн их ёроогдсон хүмүүс юм. Зүрх сэтгэлд нь
түүнд зориулсан орон зай үгүй хүмүүсийг Бурхан харааж ийм хүмүүсийг гисгээж хайдаг. Чи Бурханыг хайрладгүй бол тэр чамайг хайна. Миний хэлхийг сонсдгоо бол Бурханы сүнс чамайг хайна гэдгийг би амлая. Итгэхгүй бол оролдоод үз. Өнөөдөр би чамд хэрэгжүүлэлтийн замыг тодруулж өгье. Гэвч хэрэгжүүлэх хэсгээ өөрөө шийд. Хэрв чи итгэлгүй бол, итгэлээ хэрэгжүүлдэггүй бол ариун сүнс дотор ч нь ажилдаг эсхийг өөрөө харах болно. Чи Бурханыг ойлгохоор арил хийлдэггүй бол ариун сүнс чиний дотор ажиллахгүй. Үгийг нь арил хийлж эрхмэлдэг хүмүүсийн дотор Бурхан ажилдаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам ариун сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлдэг бол өөрөөр хэлбэл чам дээр хийсэн түүний бүх ажлыг эрхэмлдэг бол тэр чамайг өрөөж чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлдэггүй бол тэр чиний дотор ажиллахгүй. Харин итгэлийн чин төлөө өчүүхэн нэгүсэл сойрхоно. Эсвэл чамайг багхан эд баялаг, гэр бүлийг чинь багхан амар амгалан байдлаар өрөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон түүнийг сэтгэл хангалуун байлгаж түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөөл түүний нэгүслийг эдлэхийн төлөө мэрих ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч төгс болгуулж Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэл хийх ёстой зорилго юм. Нэгүслийн эрен үед хүний эрэл хийлж байсан бүхэн одоо үеэ өнгөрөөсөн. Учир нь одоо эрэл хайгуулын илүү өндөр стандарт гэж бий. Эрэл хийлдэг зүйл илүү сүрлэг, илүү бодиттой бөгөөд эрэл хийлж буй зүйл хүний дотоод хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж чадна. Бурхан өнгөрсөн эрен үеүүдэд өнөөдрийг шиг хүмүүстээр ажиллаагүй. Өнөөдрийн шиг хүмүүстэй ярилцаагүй. Хүмүүст тавьдаг түүний шаардлагууд ч өнөөдрийн шиг өндөр байгаагүй. Бурхан одоо эдгээр зүйлийг та нарт хэлж байгаа нь Бурханы эцсийн санаа зорилго энэ хэсэг хүмүүс та нар дээр төвлөрдгийг харуулж байна. Хэрв чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хүсэж байгаа бол үүнийг гол зорилгоо болгон эрэл хийл. Ийш тийшээ гүйж байна уу? Өөрийгөө зарлагдаж байна уу? Чиг үүрэг биелүүлж байна уу? Эсвэл Бурханы даалгаврыг хүлээж авсан уу гэдг нь хамаагүй. Зорилго нь үргэлж төгс болгуулж Бурханы хүслийг биелүүлж эдгээр зорилгод хүрэхийн төлөө байдаг. Хэрвээ хүн Бурханаар төгс болгуулахаар эсвэл амь руу орохоор эрэл хийлдэггүй. Харин бие махбодын амар амгалан баяр хөөргийг л эрэл хийлдэг бол
хамгийн сохор хүн юм. Амийн бодит байдлыг эрэлх ээлдэггүй. Харин зөвхөн эрх ертөнц дэх үрдийн амьдрал. Энэ ертөнц дэх аюулгүй байдлыг л эрэлх ээлдэг бол тэд хамгийн сохор хүмүүс юм. Тиймээс хийж буй бүхнээ Бурхнаар төгс болгоулж авахуулах зорилгоор хийх хэрэгтэй. Хүмүүст Бурхны хийдэг ажил бол өөр шаардлагад нь үндэслэн тэднийг хангах явдал юм. Хүний амьд том байх тусмаа ихийг шаардаж, ихийг эрэлхийлдэг. Энэ үе шатанд чамд ямарч эрэл хайгуул байдгүй бол ариун сүнс чамайг орхисон гэдгийг энэ нь баталж байна. Амийг эрэлхийлдэг бүх хүнийг ариун сүнс хизээж хаяхгүй. Ийм хүмүүс үргэлж эрэлхийлж, зүрх сэтгэлдээ үргэлж хүсэл тэмүүлэлтэй байдаг. Ийм хүмүүс байгаа байдалдаа хизээж сэтгэл хандаггүй. Ариун сүнсний ажлын үе шат бүр чамд үр нөлөө үзүүлэхийг зорддог боловч хэрэв чи өөртөө сэтгэл ханавал чамд хэрэгцээ байхаа болвол ариун сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөхөө болвол тэр чамайг хаях болно. Хүмүүс өдөр бүр Бурхнаар шинжүүлэх шаардлагатай. Тэдэнд Бурхны элбэг дэлбэг хангалт өдөр бүр хэрэгтэй. Хүмүүс Бурхны үгийг өдөр бүр идэж болгүйгээр байж чадах болов уу? Хэрэв хэн нэгэнд Бурхны үгийг хангалттай идэж ууж чадахгүй байгаа мэт санагдаж, үргэлж эрж хайж, түүний үгээр өлсөж цангаж байвал ариун сүнс үргэлж дотор нь ажиллана. Хүн хүсэж эрмэлзэх тусам нөхөрлөөс нь илүү бодиттой зүйлс гарч болно. Хүн үннийг эрчимтэйгээр эрж хайх тусам амийн өсөлтөд улам хурдан хүрч Бурхны гэрийн ариун туршлагатай чинээлэг оршин суугч болно.